өнөөдрийн маань хамгийн ихний зочин студид маань хүрэлцэн орж ирж бид хоёртой ярилцахад бэлэн болсон байна. Энэхүү зочин маань ард даатгал хувьцаат компани Эрсдэл хөрөнгийн удирдлагын газрын захирал Баярбат. Ингээд энэхүү Баярбат таныг студид орж байна. За сайн байна уу өглөөний мэд. За та өдрийн мэнд та суугаад хөвчөө зүгээд мик өөртөө ойртуулад гэртээ байгаа юм шиг байгаарай. За аллаа. Зя. Яг одоо гэртээ байна. За сайн байна уу өглөө нь хэрхэн эхэлж байна да сайхан амарсан уу? Сайхан амарлаа. Өглөө сайхан ажиллаараа орж ойр зүрийн өнгөрсөн 7 хоногийн юмудаа ярьж тохирчоод. Тэгээ таадтай болцох гад наашаагараа төрөөд ирлээ. Өнөөдөр ч айгуу дулаах өдөр байна. Тийм гоё хаалга байна тийм. Бараг өглөөний дасгалыг ороод ирлээ та нахруу дэшээ гарч. Харин баг яг тэгээд байгаа. Баг өдөр бол бас дасгал хийдэг болчиход байгаа гэдэг бас. Тийм байна. За тэгээд бид хоёроо бас таныг танилцууллаа та бас үзэгчнэрд та тийм гоё дэлгэрэнгүй танилцуулаад өгөрөө. За тэгээ би яг өөрийгөө танилцуулахаас илүү компанийнхаа талаар хэлээд байна. Манай компанийн хувьд бол Ардаатгал хувьцаат компани гэж байгаа. Тэгээ бид бүхэн бол 1994 онд байгуулагдсан Монголын анхны хувийн даатгалын компани гэж явдаг байгаа. Тухайн үед бол Монгол даатгал гэх компани маань бол төрийн компани байсан. Тэгээ анхны хувийн даатгал болж байгуулагдчихсан ийм компани байдаг. За тэгээд манай компанийн хувьд бол ер нь бол бас зах зээл дээрээ аливаа шинийг санаачлах анх цагт байх тал тэр нэлээд олон ажлуудыг хийж ирсэн байдаг. Тэгээ үүнээс дурд бол 2004 онд бас манайд Omni Whittington гэдэг Британий хөрөнгө оруулалтын компани хөрөнгө оруулж орж ирснээр бас олон улсын туршлагыг бид бүхэн компанид нэвтрүүлж олон улсын ноу-хауг нэвтрүүлж исэн байж байгаа. За тэгээ 2011 онд бид бүхэн бас Grand даатгалын компаниг Grand даатгалын компанид нэгдснээр яг даатгалын салбарт хамгийн анх удаа бас нэг хоёр даатгалын компани нэгтгэлийг амжилттай хийж зохион байгуулжсэн байж байгаа. За тэгээ 2013 оноос Арц санхүүгийн нэгдэлгээд компани маань манад хөрөнгө оруулагч болж орж ирснээр бид бүхэн бол группийн хэмжээнд санхүүгийн группийн хэмжээнд ер нь бол өвөл ажиллагаа явуулж группийн одоогийн томоохон нэг санхүүгийн нэгдлийн нэг хэсэг болж ажиллаж ирсэн байгаа. За мөн 2018 онд манай компани олон нийт компанийн 30%-ийг санал болгож IPO хийх замаар олон нийтийн нээлттэй хувьцаат компани одоо HK болж өргөцсөн байдаг. Тэгээ үүнээс хойш бол мэдээж маш олон нийтэд зориулсан яг оролцогч талуудаа зориулсан хувьцаа эзэмшилт хөрөнгө оруулагчдаа зориулсан тайлан мэдээллүүдийг нээлттэй ил тод байх компанийн үйл ажиллагаа илүү сайжрах гэдэг ажлууд бол тогтмол хийгцээр бол үдийг хүрсэн байж байгаа. За нэг ерөөхдөө бол нэг компанийн хувьд бол нэг иймэрхүү товч мэдээлэл байна. За одоо бол бид бүхэн бол яг өнөөдрийн байдлаар бол нэг 100 гаруй ажиллагчтай 70 гаруй зуучлалын компаниудтайгаа хамтраад манай компани нэг 50-аад бүтээгдэхүүнийг олвол ингээд улс даяар 21 салбарт үйл ажиллагаа явуулж салбаруудаар дамжуулаад улс даяар ингээд даатгуулагч харилцагчтай бол санал болгоод харилцагчдынхаа эрсдлийг хамгаалаад ажиллаад явж байна. Энэ компани. Гэхдээ ямар гоё компани. Би ч одоо бид нар ярилцах гэж байна. Та микрофоноо жоохон ингээд дээш өөртөө ойртуулъя. За болж байна. За одоо олч. За. Тэгээд ард даатгалын хувьд бас өнгөрсөн жил ер нь ямар хуваас онцлог жилүүд болов ер нь одоос ойрхон бидэнд бас ямар сюрприз байна. Бүгд бас тэр талаар ярилцъя. За манай компани яг өнгөрсөн жил бол илүү яг компани дотоод үйл ажиллагаа сайжруулах, за дээрээс нь хөрөнгө оруулагчдынхаа эрх ашигыг хамгаалах чиглэлээр бол нэлээд ажлууд хийсэн байж байгаа. За тэгээ өнгөрсөн жилийн хийсэн манай компани томоохон ажил бол бид бүхэн ISO стандартыг нэвтрүүлсэн байгаа. Энэ дээр ямар стандартууд нэвтрүүлсэн гэхээр ISO 9001 гэдэг чанарын аюулгүй байдлын тогтолцоо байдаг. За тэгээд ISO 27001 гэдэг мэдээллийн аюулгүй байдлын тогтолцоо байдаг. Энэ хоёр стандартыг бид бүхэн зэрэг нэвтрүүлсэн өнгөрсөн жилөө. Энэ хоёр стандартыг маань нэгтээж ерөнхийдөө бол нэгдсэн менежментийн тогтолцоо гэж нэрлэж явдаг юм байлээ. Тэгэхээр бид бүхэн бол энэхүү тогтолцоог өнгөрсөн жил оны эхнээс эхлээд зөвлөх байгууллагуудтайгаа гэрээлээд сургалтуудаа аваад дотооддоо дүрм журмаа сайжруулад ажиллагчдаа сургаад процессын ажлууд хийж явуулж байгаад яг оны сүүлээр баталгаажуулалтын аудитыг чийгддэг. Эднийг хийгээд 2025 онд бол яг олон улсаар баталгаажуулаад стандартаа бол авч чадсан байж байгаа. Тэгээ энэ маань бол мэдээж цаашдаа одоо яг ингээд бүхэл компаниуд захимжиж जैन дижитал шилжилт рүү шилжиж जैन хүмүүс бүгд л одоо ер нь бол захимаар
үйл ажиллагаа, үйлчлэгээ өгдөг болчлоо. Энэ чиглэл рүү ч гэсэн мэдээлэл харилцагчийнхаа мэдээлэл аюулгүй байдал бид бүхэн ч гэсэн өөрсдийнхөө мэдээллийн аюулгүй байдлыг хангах тал дээр ч гэсэн ингээ энэ стандартууд байна бол биднэрт бол маш чухал юм тусалцаа болж байгаа гэж бид бүхэн бол харж байгаа мэдээж ирээдүгэн захимжилж гэж ер нь бол ирээдүйдээ бэлдээд энэ хүү ажлуудыг бол хийсэн байж байгаа. За тэгээд мөн хувьцаа эзэмш төрийн оруулагчдаа зориулаад бол бид хүн 2018 онд нээлттэй хувьцаат компани болсноос хойш бол мэдээж одоо нөгөө улирал болгонд тайлангуудаа олон нийтэд мэдээлэх харилцагч хувьцаа эзэмшигтэй ноогдол ашигаа олох гэдэг маш олон ажлуудыг бол хийгээ явуулдаг байгаа. Тэгээд энэ жилийн үед бол бид хүн хувьцаа эзэмшигтэй нэг ч хувьцаанд 40 төгрөг буюу нэг тэрбум төгрөгийн бол ноогдол ашиг бол олгосон байж байгаа. Тэгэхээр манай хувьцаа эзэмшигчд хэрвээ сонсож байгаа бол хэрвээ энийг мэдээгүй байгаа бол үн цасны компанид одоо төвлөрсөн хадгаламжийн төв гэж байдаг. Үүн дээр хувьцаа эзэмшигчдээ өөрсдийнх нь үн цасныхаа данс гэж байдаг. Энэ дансанд бол манайхаас байршуулчихсан байж байгаа. Та бүхэн өөрийнхөө үн цасны харилцдаг компаниараа дамжуулаад өсөлтөө өгөөд мөнгөө хэрвээ ноогдол шиг мөнгөийг аваагүй бол авах боломжтой шүү гэдэг бас уламжлалын энэгээр дахиулаад ямар гоё юм бэ. 30% IPO хийсэн гэсэн шүү дээ. Тийм. Тэгээд ер нь бол бид бүхэн манай ноогдол шиг бодлого нь өөрөө 30-аас 50% цэвэр шиг 30-аас 50% бол хувьцаа эзэмшигчдээ ноогдол шиг олгоно гэсэн бодлого байдаг. Энэ бодлого бол мэдээж хэрэгжүүлэхийн төлөө бол бид бүхэн ажилладаг байж байгаа. Тийм ба. За тэгээд энэ жил бас бид бүхэн яг хувьцаа эзэмшигчдээ зориулаад нэг чухал шийдвэр гаргасан. Гэхдээ яг уу процессын ажлууд бол одоо болтол хийгдээд л явж байна. Энэ бол ямар шийдвэр байгаа гэхээр энэ хөрөнгө оруулагч хувьцаа эзэмшигчдэд бол илүү сайн мэдээ гэж бид бүхэн бол харж байгаа. Энэ бол юу байгаа гэхээр бид бүхэн хувьцааныхаа 15% хүртэлх хувийг буцаан халааслах шийдвэрийг бол хувьцаа эзэмшигчдийн хурлаараа бол гаргасан байж байгаа. Тэгэхээр энэ мэн бол мэдээж ямар зорилготой байгаа вэ гэхээр жижиг хувьцаа эзэмшигчдийнхаа эрх ашигыг хамгаалах. Одоо хувьцаа ер нь Монголын хөрөнгийн бирж дээр ч одоо арилжаалагч байгаа хувьцааны үнэлгээнүүд ингээд 21 оноос хойш унжийн, бууржийн гэж гадуурч янз бүрийн мэдээнүүд гараад л. За тэгээ системийн 5 банк нөгөө нээлттэй хувьцаат компани болоод орж ирснээс ч хойш бусад нээлттэй компаниудын хувьд таньшин ингээд унах ч юм уу ингээд өсөхгүй байх ч юм уу иймэрхүү эрсдлүүд бол байгаа. Энэ бол мэдээж нөгөө манай Монголын хөрөнгийн зах зээл маань өөрөө жижигхэн байж. Тэгээ нөгөө урсгал нь бага байна. Үүнтэй холбоотойгоор бол бас хувьцааны анш маань өсөхгүй нэг иймэрхүү асуудлууд байгаад байдаг. Тэгээ энэ дээр яг дэлгэрүүлж яхад манай компани 2025 оны жилийн эцсийн байдлаар бол нэг 57 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй байдаг. За үүнээс эцсийн өмч нь бол нэг 20 тэрбум. За тэгээд нөөцсөн бусад хөрөнгөтэй нийлээд ингээд 57 авчдаг гэж байна. Тэгээд гэтэл 57 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй компани хөрөнгийн бирж дээр юу гэж ямар үнэлгээгээр үнэлдэг вэ гэхээр манайх нийт 25 сая шиг хувьцаа зах зээл дээр бол эргэлдэж байгаа. За нэг ч хувьцааны үнэ маань бол нэг 700-аас дээш доош ингээл хэлбэлцэл явж байгаа өнгөрсөн оны байдлаар бол. Тэгээ энэгээр нүүд аваад үзэрэг жилийн эцсийн аншаар бол нэг 20 орчим тэрбум 20 тэрбум хүрэхгүйгээр бид хөрөнгийн бирж дээр үнэлэгдэж байгаа. Тэгэхээр манай компани маань өөрөө 57 тэрбум хөрөнгөтэй. Үүнээс эзэдийн эмч нь өөрөө 20 тэрбум байгаа. За дээрээс мөр ингээ банкнд одоо ингээ хөрөнгө оруулалт хийсэн байршиж байгаа мөнгнүүдийнх нь үлдэгдэл нь өөрөө 30 гаруй 40 тэрбум төгрөг байж идэг. Ихчээр ингээл нэг санхүүгийн үзүүлэлтүүдийг харуул манай компани хөрөнгөний бирж дээр ингэж үнэлэхээр компани ууг нь бол биш байгаа гэдэг. Гэхдээ зах зээл мэн өөрөө ингэж үнэлээд байна. Тэгэхээр бид бүхэн энэ дээр чинь хэн хохироод байна гэхээр жижиг хувьцаа эзэмшигч тохироод идэг. Тэгэхээр бид бүхэн энийг хамгаалах зорилгоор жижиг хувьцаа эзэмшигч төрөний халааслах шийдвэр гаргасан байж байгаа. Тэгэхээр бид бүхэн энэ дээр 15% яг энэ дээр нэг тодорхой нөхцлүүд байгаа юм. Угаасаа журмаараа ч юм байх хэрэгтэй юм лээ. Тэгэхээр энэ дээр ямар нөхцлүүд байгаа гэхээр 15% хүртэл хувийг нь халаасалж байгаа. Дээрээс нь 800 төгрөг хүртэл бид бүхэн халааслана гэсэн ийм нөхцлүүд байгаа. Тэгээд нэг жилийн хугацаатай энэ маань хөтөлбөр маань хэрэгжиж байна. Тэгэхээр энэ маань юу гэсэн үг вэ гэхээр бид бүхэн одоо зах зээлээс ингээд эргүүлээд худалдаа авалтуудаа эхлээд явна. Тэгэхээр 15% хүртэл халаасалжвал бид бүхэн авчвал энэ хөтөлбөрөөр ингээд зогсчихно гэсэн. Эсвэл 15% хүрээгүй ч гэсэн хувьцааны анш маань 800-аас дээш гараа авчвал бид бүхэн бас авах боломжгүй болчихно гэсэн нөгөө нэг батлагдсан хөтөлбөрийнхөө хүрээнд. Тэгэхээр иймэрхүү нөхцлүүд байгаа. Тэгэхээр аль нэг нөхцөл нь төрүүлж биелсэн тохиолдолд энэ нөхцөл маань бол дуусгар болохоор энэ хөтөлбөр маань хэрэгжиж явж байгаа. Энэ хөтөлбөрөө бол бид бүхэн одоо нэг хорооноос төвшөөрл энэ тэндээс ингээд мэдээлэл зөвлөгөөд юунууд авч жагаад ерөөхдөө бол одоо наадмаас хойш бол нэлээд төвчүүлэхээр хүлээгдэж байгаа. Тэгэхээр он дуустал бол нэлээд төвтэй энэ дэр бол ажиллах баг.
За тэгэхээр чи одоо яаж авдаг вүлээ? Шууд их дээр зодод бид хэрэгжүүлцгээе. Энэ дээр бол яг нөгөө нэг шийдвэр гарсны дараа бид нэр яаж авах уу, яаж хувьцаагаа авах уу гэдэг юм ингээд эзэг хувьцаанаас холбогдсон асуудлууд гарч ирдэг. Энэ дээр бол ерөөсөө манайх руу шууд холбогдох шаардлага ерөөсөө байхгүй. Яг л хувьцааны арилжаа яаж явдаг, зах зээл дээр зарах захиалга өгчөд болно. Бид бүхэн тэндээс ирэхэд бол аваад зах зээлээс аваад явчихна. Тэгтээ мэдээж нөгөө нэг эргүүлж бодлож авахд бас хорооны журмудаа хөрөнгөний биржинд их хэмжээгээр авахгүй тий. Янз бүрийн юмнууд байгаа. Тэгэхээр тэр бид нар шаардлагуудаа бүгдийг хангаад багаар ингээд зах зээлээс аваад яваад энэ хөтөлбөрөөр хэрэгжүүлэхээр байна. Маш гоё хөтөлбөр байна. Тийм байна. Би эхэллээ. Ямар ч гэсэн шууд хэрэгжүүлцгээе бүгдээрээ. Тэгээ надад бол яг таалагч. Тэгээ дээрэс нь нөгөө нэг манай хувьцаат компанийн хувьд бас олон нийтэд маш хэрэгтэй зүйлсүүдийг хийж байна. За тэгээд саяных болохоор нөгөө хувьцаа эзэмшигчдийг бас их хамгаалсан. Тэгээ ялангуяа жижиг хүмүүс ч бас одоо жижиг хүмүүс биш зүгээр л жижиг хувьцаа эзэмшигч байгаа. Тэгээд тэдгэр хүмүүсийг бас анхаарж байгаа танаа хамт олонд бас их баярлалаа. Их гоё шийдвэрүүдийг гаргаж байгаа юм. Тэгээ хийж байгаа шийдвэр болгоноос дандаа өөрсдийн бусдын төлөө яг нийгмийн төлөө байгаад бас их таатай байна. За тэгээд үргэлжлүүлээд бас даатгалын салбараас онцлогуудын талаараас ярилцъя тийм. Энэ салбар ямар онцлогтой, эрсдлүүд нь бас юу байдаг вэ тийм. Энэ талаас бас ярилцвал. Манай компани ердийн даатгал бол амьдралын даатгалын хоёр төрлийн даатгалын үйл ажиллагаа болдог. Тэгээд эндээс бол манайх бол ердийн даатгалын тусгай зөвшөөрөлтэй. Энэ тусгай зөвшөөрөл бол хорооноос аваад ажилтдаг байж байгаа. Тэгэхээр ердийн даатгалын хувьд бол яг зах зээл маань өөрөө бол нэг өнгөрсөн оны байдлаар бол нэг 400 тэрбум төгрөгийн зах зээл байдаг өөрөө. За нэг 500 орчим тэрбум. За үүнээс нэг 120 тэрбум төгрөг бол гадагшаа давхар даатгал руу төлөгддөг байж байгаа. За тэгээ үлдсэн нь бол яг дотооддоо үлдээд энэ 10 эдийн компани маань бол энэ зах зээл дээр ажиллаж явж байна гэсэн. Тэгээ бидний хувьд бол ерөнхийдөө бол даатгалын салбарын нэг нийт орлогын нэг 80 орчим хувийг бол яг үндсэн 5 бүтээгдэхүүн бүрдүүлээд байгаа. За энэ дээр ямар бүтээгдэхүүн байна гэхээр тээвэр хэслийн даатгал, жолоочийн хариуцлагын даатгал. Энэ бол яг нөгөө иргэдийн хамгийн сайн мэддэг даатгалууд байж байгаа. За тэгээд гинтийн бас эрүүл мэндийн даатгал, хариуцлагын даатгал, хөрөнгөний даатгал. Энэ 5 бүтээгдэхүүн бол ерөнхийдөө зах зээлийн нийт 80% багцыг бол бүрдүүл явуулдаг байдаг. Манай компанийн хувьд ч гэсэн бас нийт орлогын маань бас 80% орчим бол бүрдүүл явдаг байж байгаа. Тэгээ манай компанийн хувьд бол өнгөрсөн онд бол 40 тэрбум төгрөгийн нийт хураамжийн орлого бүрдүүлж ажилласан. За үүнийхээ 20 тэрбумын бол харилцагч даатгуулагчтай нөхөн төлбөр байдлаар олгосон байдаг. За үүнээс нь задлаад хараад үзвэл нэг яг харилцагчдын тоогоор харах юм бол бид бүхэн 12,000 даатгуулагчтай нөхөн төлбөрийн шийдвэрлэж ажилласан. За эндээс нөгөө түрүүний бүтээгдэхүүнүүдээр нь дахиад задлаа хараад үзэх юм бол 10,000 нь бол яг тээврийн эсрэг жолоочийн хариуцлагын даатгалаар олгосон байж байна. Тэнгүүж яг нөгөө даатгалын компаниудын нэр хүнд ер нь зах зээл дээр ч явах тэ ерөөдөө сошиалор ч юм уу жоох муу штэ тий олгодгоо тий янз бүрийн юм зөндөө байдаг. Тэнгүүд энэ 12,000 даатгуулагч төгөн төлбөрөөр шийдвэрлсэн даатгуулагчд байна хизэж баярлаа гэж сошиал дээр бичдэг л аахгүй тий. Тийм шүү дээ. Одоо асуудал ирээд байгаа шүү дээ. Тэгэнгүүт нөгөө нэг цөөхөн хэдэн төгөн төлбөр авч чадаагүй ч гэдэм үү харилцагчид дандаа гомдловчдаг. Энэ илүү зах сошиал дээр илүү хүчтэй сонсогддог. Тэгээ энэний цаана яг ингээ юу вэ гэж бид бүхэн хараад үзэхэр бид бүхэн олох юмыг олохоогүй тохиолдол гэж бол угаасаа байхгүй. Гэрээ байгаа даатгуулагчтай байгуулсан. Гэрээн дээр нөхцлүүд байж байгаа. Ямар эрсдлээс хамгаалах уу, ямар тохиолдолд олох уу те. Тэр нөхцлүүдийг яг ингээ хангацсан тохиолдолд бид бүхэн ямар ч асуудалгүй олгоод л явж байгаа. Энэ нөхцлүүдээс тодорхой хэмжээний нөгөө эрсдэл нь биш ч байт юм уу те. Эсвэл одоо юу гэдэг согтуугаар жолоорсон ч байт юм ингээ олохгүй нөхцөлд хамаарах зүйл заалттай ч юм уу те. Эсвэл нөгөө нэг улаан гэрэл мэддэг одоо янз бүрийн заалтуудаа гэрээний заалтаа зөрчсөн байх юм бол бид бүхэн ингээ олохгүй тохиолдод гардаг. Тэнгүүд энэ эднийх олгодог эднийх хэвээр могийн компани те. Тэр нь бол зах зээл дээр даатгалын компани гэж öelгүй шүү дээ. Тэгээд тэн дээр бол яг хүмүүс өөрсдөө нөгөө нэг гэрээтэйг уг сайн танилцах хэрэгтэй. Мэдээж нөгөө нэг даатгалаа борлуулж явахд бол манай даатгуулагчд, манай даатгалын менежер ч гэдэг юм уу, салбарынхан ч гэдэг юм уу, зоочч компани мэдээлэл өгөх үүрэгтэй. Тэр энэ үүргээ манайхан бас хэрэгжүүлэхийн төлөө нэлээд сайн ажиллаж байгаа. Гэхдээ мэдээж бас ингээл нөгөө нэг ачаалттай үйдэж байт юм уу. Эсвэл нөгөө харилцагч нь өөрөө яарсан байдаг ч юм уу. Ингээд за ясаач гэдэг ч юм уу. Ингээд нөгөө гэрээгээ харахгүй хийгдэх асуудлууд бол их байдаг. Тэгээд тохиол дараа нь та идэг гэсэн юм уу гэл иймэрхүү асуудлууд. Тэгэхээр нөгөө даатгуулагчтай зориулаад тэгэхээр гэрээтэйгээ сайн танилцаарай тий. Гэрээний дагуу юм дээр бол даатгалын компани татгалзсан гэж бол байхгүй. Тэгэхээр тэн дээр та бүхэн зөв ойлголттой байгаарай л гэж хэлээ. Ер нь бол
бид бүхэн ч одоо нийт даатгал хийлгэж байгаа хүмүүсийн нэг авч чадаагүй хуваар нь аваад үзвэл 1% хүрдэг байхгүй. Тэнгүүт тэр 1% хүрэхгүй хүмүүс чинь л гомдол гараад одоо сошиал дээр ингээл компаниудыг харлуулад идэг. Гэтэл энэ олон даатгалын компаниуд чи яг үнэндээ маш их эрсдлийг даатгуулагчдын эрсдлээс хамгаалж байгаа. Одоо жолооч хариуцсан даатгалаар бол хамгаалуулаагүйгээсээ болоод эрүүг үүссэн ч байт юм уу асуудлууд маш их байдаг шүү дээ. Тэгэхээр энэ дээр бол бид бүхэн тэр даатгуулагчдыг хамгаалаад ирээдүйн хариуцлагаас нийт хөрөнгөөс нь хамгаалаж явж идэг. Тэгэхээр энэ дээр энэ хүмүүс илүү мэдлэг мэдээлэлтэй зөв ойлголттой болоосаа гэж бид бүхэн бол хүсдэг. Мэдээж энэ чиглэлээр ч маркетинг дараа дараагийн ажлууд бол хийгээ явдаг байж байгаа. Нэрэл бас тэгдэм байна. Даатгууллаа одоо яг одоо юу гэдэг бас нэг нөхцлүүдэд зөрчсөн юм уу те ингээд таарахгүй байгаа. Тэдгээр хүмүүс бүр яа харахгүй сошиал дарааг хүчтэй л бичигддэг л те тэгээд бүрхээ болохгүй байна. Олдгүй юм шүү гэлээ. Тэгээд хүмүүс чинь нөгөө яг даатгалаа яг ойлгохгүй байдаг ч юм уу те. Тэгээд яг тэгдэг. Тэгээд ер нь бол саяны тэр бас тоо баримтаас харахад 1% нь л гэхээр бүр нэлээд сайн. Ер нь бол бүр маш том асуудал биш л бол яг л үндэл болчдөг үстэй тийм энэ юм бол нөхцөл нь бол тийм гэрээний нөхцөл хангалттай байвал бидний хувьд бол ямар ч асуудал олгоод л явж байгаа. Тэгээ бид бүхэн бол бас одоо ингээд даатгалын тохиолдол одоо нэг машин тэргүүд одоо ингээд зам дээр Улаанбаатарт ингээд мөргөлдөө зөкс очих бас ингээд бөглөө үсгээл ингээд асуудал боддог шүү дээ. Ингээд ингээд за даатгалаа дуу цагдаагаа дуу тэгэл те. Энэ хугацаанд чинь тухайн уулзарч байд юм уу тухайн замч байд юм уу тэрний цаана нэг хоёрхан машин мөргөлдсөний төлөө цаана хэдэн зуун машин төвчрэлд ордог асуудал үүсдэг. Тэгээ энэ дээр бас бид бүхэн ерөнхийдөө бол нийлэн ажлууд хийгдэж байгаа. Энэ дээр бид бүхэн ямар ажил хийсэн бэ гэхээр одоо бол өмнө нь бол ингээл за даатгал эртэл ингээл зогсож идэг байсан шүү дээ. Энэ манай даатгуулагчдын хувьд бол одоо тех шаардлага болсон байж байгаа. Тэгэхээр бид нар одоо энийг яаж явж байгаа гэхээр ер нь бол аваар осол боллоо. Манай шуурхай дуудлага утас руу холбогддог. Бид бүхэн даатгал өгөн шалгаад манай даатгуулагч мөн байвал захимаар линкийг нийлгээчдэг байж байгаа. Утсаар мессежээр. Тэр линкээрээ дамжуулаад яг ослын хувийн зургуудыг аваад яг заавруудтай 6 ингэж аав гэдэг. Ерөнхийдөө бол тэн дээр нь маш тодорхой зааврууд байж байгаа. Тэгэхээр тэр зааврын дагуу материалаа бидэнд бүрдүүлэл өгчөөд тэнд заавал одоо цагтаа хүлээгээд ч үт юм уу эсвэл даатгал эрхийг хүлээгээд ч юм уу бүглөө үүсгээ зогсоодох ямар шаардлагагүй. Тэнд осол боллоо нэг 5-10 минутын дотор асуудлаа шийдэл хөдлөө явах боломжтой болсон байж. Тийм байна. Тэгэхээр бас яалч бас бусад хүмүүсийн бас өөрийнхөө цаг цавыг маш боломжтойгоор маш хурдан түргэн шуурхаагаар зохицуулаад аваа явах боломжтой болсон гэсэн үг юм шүү дээ тийм. Тэгэл хүмүүс нөгөө бүрдүүлэл материалаа бүрдүүлээл нөгөө даатгалын компани дээр очиод цагдаа дээр очиод ингээл нөгөө цаг алдаал те. Тэгэл нөгөө газрынханд зогсоол олдохгүй те. Бөө асуудал. Тийм асуудал ерөөсөй байхгүй. Холбогдох материалуудад дараагийнхаа одоо үнэлгээ хэлгэж байт юм уу те. Цагдаагийн тодорхойлж бүх материалуудаа ерөөхдөө бол тэр линкээрээ дамжуулаад манайх руу илгээчих боломжтой. Тэр ерөөсөй манаа дээр ингээд заавал ирээл миний нөхөн төлбөр яаж нээж юм шаардлага байхгүй. Өргөдөл тэр материалуудаа бүгдийн захимаар өгч боломжтой болсон. Тэр бүх асуудал шийдэгдэж байна. Бүх асуудал шийдэгдэж байна. Тэгээд бас даатгалын хамгийн гоё нь яг энэ асуудлыг шийддэг байгаа. Тэгээд би бас нэг яг одоо байгаа дээр нэг юм асуучих гэж бодож байна. Ер нь ингээд одоо ер нь хүмүүсийг ер нь ямар даатгалтай ер нь байх ёстой шаардлагатай гэж ер нь таны зүгээс хардаг гэдэг. Бид нар энэ даатгалынх дээр бол хүмүүс бол мэдж байгаа мэдээлэлтэй хүмүүс байгаа л да. Гэхдээ нийтээр бол бид нар бол маасаар бол даатгалын хувь дээр бол бараг зүгээр л улстай төлөлтөд эрүүл мэндийн даатгалаа л мэдээд байгаа болохоос бусдын бол мэдгүй шүү дээ. Даатгалын хувьд яг иргэдийн хувьд бол бинтэж хөрөнгөдөд даатгал хэрэгтэй. Мэдээ тээвэр хэрэгслийн даатгал. Тээвэр хэрэгслийн даатгал жолооч хариуцлагын даатгал чи хоёр өөр юм хамгаалаад байгаа шүү дээ. Тэр энийг бас зарим даатгалагч маань ойлгодог. Тээвэр хэрэгсэл бол таны яг өөрийн чинь тээвэр хэрэгслийг хөрөнгөхийн хувьд даатгахтаа хамгаалаад байгаа. Жолооч хариуцлагын даатгал бол та жолоодч жолоо барьж явж байгаад 3 дахь читгээд буюу өөр хүн хохирлж очруулсан эсвэл өөр хүний машин тэр хөрөнгөд хохирлж очруулсан. Тэр хэрэгслийг чинь даатгадаг. Нэг нь хариуцлага, нэг нь яг өөрийн чинь хөрөнгийг даатгадаг гэсэн. За тэгээд энэ дээр нэмэд мэдээж эрүүл мэндийн даатгал бол маш хэрэгтэй. Одоо манай эрүүл мэндийн тогтолцоо ямар байгаа вэ? Эрүүл мэндийн даатгал ямар байгаа вэ? Тэр ер нь бол эрүүл мэндийн даатгал бол мэдээж маш их хэрэгтэй. Тэгмэд гац өөрийг ихгүй гэр бүлээрээ бүр хүмүүстээ бүгднийг даатгуулаад явах нь бол мэдээж маш их хэрэгтэй байдаг. За тэгээд цаашлаад ярих юм бол одоо нөгөө газын дэлбэрэл болсон шүү дээ. Тийм. Тэнгүүд энэ чинь нэг байшин ерөөхдөө бол бүрэн шатцсан тийм. Нэг орон сууц бүрэн шатцсан. Тэнгүүд
тэнд даатгалтай хүмүүс нь ямар хүмүүс байсан бэ гэхээр тэнд бас машинаас чадсан шүү дээ. Тийм. Тэнгүүд энэ даатгалтай хүмүүс ямар хүмүүс байсан бэ гэхээр ипотекийн зээлтэй. Машин шатсан хүмүүс дундаас болохоор бас зээлээр машин авцсан. Энэ хүмүүс л даатгалтай байсан. Цаанаас нь шаарддаг болохоор тийм. Цаанаас нь шаардж хэлсэн учраас. Бусад хүмүүс мань даатгал байсан. Тэнгүүд даатгалтай хүмүүс мань бол даатгалаараа асуудлуудаа бүрэн шийдвэрлэсэн. Улсын шийдвэрч үү юм янз бүрийн шийдвэр хүлээх шаардлагаар даатгалын компаниуд бол бүгдийг бүрэн шийдвэрлсэн байж байгаа. Манай компаниудад бол бас тодорхой хэмжээний асуудлуудыг бол шийдсэн ажилласан байдаг. Тэр нэг хүмүүс маань өөрсдөө цаанаас л шаардахгүй бол даатгалын зардлыг илүү зардлыг чардаг. Яг тэгдэг тийм. Хамгийн сүүлд одоо юу гэдэг те хүнс хувцас те одоо iPhone юу гэдэг те явж байгаа хамгийн сүүлд даатгалдаа л мөнгөөр зарцуулъя гэж бод. Гэтэл энэ даатгал чи өөрөө юуг хамгаалаад байгаа таны ирээдүйд гарч болцсон өрсөлдлөөс л таны эд хөрөнгө те эрүүл мэнд хариуцлагыг чинь хамгаалаад байгаа. Тэр яг энд нөгөө нэг нийтээрээ даатгалын талаар мэдлэг бас хомс байгаа даа. Энэ нөгөө нэг ганц бид бүхэн одоо даатгалын компаниуд мэдлэг олгох гэхээс илүү ингээд боловсролын төвшөнд те зохицуулагч байгууллагын төвшөнд даатгалын компани бүгд оролцоотой бол ер нь бол даатгалынхаа мэдлэг мэдээллийг дээшлүүлэх чиглэсэн ажлуудыг хийх ёстой гэж бид бүхэн бол хардаг. Тийм. Өсгөө мэн. Тийм тэгэлгүй яг хаа. Тэгээд энгийн даатгалд орж байгаа шүү дээ одоо энэ хүмүүс маань. Тэгээд түрүүн бас ярьжсэн амь насны даатгал гэдэг 20% нь байгаа гэх тийм. Амь насны даатгалын талаарх мэдээллийг хүргэж бас хүмүүсээс хөвчлэн мэддэггүй байна. Амь насны даатгалны байгаа урт хугацааны даатгалын компаниуд гэдэг даатгалын компанид байгаа. Эдгээр нь бол одоо урт хугацааны эрүүл мэндийн даатгалын ажиллагаа явуулж байгаа. Бид нар ямар үйл ажиллагаа болж байгаа гэхээр ердийн даатгалын компани мөн адилхан эрүүл мэндийн даатгалын үйлчилгээ үзүүлж байгаа. Энэ дээр бол мэдээж 1 жилийн хугацаатаар гэргээ сунгаа яваад иж болно. Энэ дээр бол гинтийн ост эрүүл мэндийн даатгалуудыг бол үйлчлэгийг бол үзүүлдэг. За энэ дээр бол маа дээр бол ер нь бол олон улсын болон дотоодын ингээ бүтээгдэхүүнүүд байдаг. Олон улсын бүтээгдэхүүн гэдэг нь бол Ард Medicare гэдэг бид бүхэн бас гадны компаниудтай давхар даатгалын компаниудтай хамтраад гаргасан бүтээгдэхүүн байдаг. Энэ бол дэлхийн хаач явж исэн та эрүүл мэндийн асуудал орлоо гэхэд бол тухайн улстай үйлчлэгээ ямар нэгэн өөрөөсөө мөнгө гаргахгүйгээр дайрект бийлинг одоо шууд төлбөр үйлчлэгээтэйгээр авах боломжтой юм үйлчлэг байдаг. Мэдээж энэ маань бол энийгээ дагаад дотоод эрүүл мэндийн даатгалаас арай илүү өндөр төлбөртэй хурамчтай байдаг. Дотоодынх нь бол яг Монголдо зориулсан бас мөн шууд төлбөрийн үйлчлэгээтэй юм ард мэнд гэдэг манай бүтээгдэхүүнүүд бол байж байгаа байна. Ер нь ингээд яг даатгалын талаар ярилцах чиг гоё гэдэг юм шүү дээ. Яг даатгал гэдэг чинь өөрөө их гоё сэдв байсан биз дээ. Тэгээ яг ингээд би яагаад өөрийгөө даатгахгүй байна. Яг тэгж бодов. Тэгээ аргагүй л дээ. Тэгээ даатгал гэдэг зүйл яг саний хэлж байгаачлаа бас нөгөө бид хизээч юу ч болохыг мэдэхгүй те. Ирээдүйд гарч болцсошгүй эрсдлээс хамгаалж байгаа. Тэгээд хизээч гинт миний зүрх өвчих чиг хэлээ юм уу те. Ямар нэг юм те болно шүү дээ. Тийм учраас бүгдээрээс гоё даатгалаасаа гэж бодож байна. Тэгээд дээрэс нь бидний эфир юмас цаг дуусах болж байгаа юм байна. Тэгээд магадгүй та орж ирээд ярих боломжтой ярихыг хүсэжсэн зүйл байгаа бол магадгүй бид хоёр асуух гэж магадгүй те байвал та хэлж болно. За яг бид бүхэн яасан ба сая яг энэ жил нэг шинэ бүтээгдэхүүн гаргасан байж байгаа. Саяхан гаргасан. Энэ бол яг ерөөхдөө бол нэг зорилт зах зээл зориулсан байж байгаа. Ямар юу вэ гэхээр одоо юу гэдэг яг одоо бол аяллаа үе эхэлж штэ тий. Дотоодын аялал бол тэр тусмаа эхэлж байна. Тэр яг ингээл нэг жилдээ нэг ингээл одоо тээврийн даатгал дээр ингэдэг байхгүй жишээлбэл яг зах зээлийн үнэлгээгээр за машин ч хэдэн төгрөгийн үнэлгээтэй тий. Тэр үнэлгээрээ тэгээ нэг жилийн хугацаатай даатгуулаад явдаг. Тэгэнгүүт магадгүй нөгөө нэг зээлээр даатгуулагчдын хувьд ч юм уу зах зээлийн үнэлгээний хэзээ одоо юу гэдэг нэг 50 сая байлаа гэж бодоход зээл нь магадгүй 30 сая бол 30 саяараа даатгуулчихдаг машин хөвлийг. Тэгэнгүүт чинь бид нар яадаг вэ гэхээр энэ өөрөө даатгалын хууль дээрэж байж байгаа. Яадаг вэ гэхээр зах зээлийн үнэлгээ нь даатгуулсан үнэлгээ хоёроо хувь тэнцүүлж болгодог. Өөрөөр хэлбэл та одоо юу гэдэг за iPhone утсуул за нэг 4 сая төгрөг те. 4 сая төгрөг штэ. Тэгтэл 2 саяар үнэлж даатгуулчаад утас нь алуулчих. За би 4 саяар утас авмаар байна гэж болохгүй л байхгүй тий. Тийм шүү дээ энэ ч болохгүй шүү дээ. Яг тэр нөхцөлд үйлчилж байгаа гэсэн. Тэр ерөөдөө ийм байдаг.
Тэгэнгүүт бид бүхэн энэ дээр нь яг нэг жилдээ нэг машина гаргаад зундаа аялдаг ч юм уу нөхдүүд те. байдаг. Тийм хүмүүс зөрөөс ирэхэд бол энэ 3 сая төгрөг хүртэл нэг үнэлгээтэй даатгах тэрвэрсэн бүтээгдэхүүн бол гаргасан байж хөлөг даатгал гэдэг. Тэгээ энэ бол мэдээ таны машины үнэлгээ хэд байхаас үл хамааран бид бүхэн тэр хүртэл төлбөрийг олгоно гэсэн ийм үйлчилгээ байж байгаа. Амар гоё амралтын үеүүдэд зориулсан. Тийм үү. Тодорхой хугацаанд бид бүхэн гаргасан байж байгаа. За баярлалаа. Тэгээд бас тантай ярилцсан маш таатай байлаа. Тэгээд бас 2026 онд одоо гал морь жил болж байна. Тэгээд гал шиг дүрлцэж морь шиг сайхан дахиад ирдэг төсөө. За баярлалаа. Танаа хамт олон сайн амжилт хүсье. Баярлалаа. За.